Улсын хурлдах сүр хүчний зүгээс эрх өргөчдийн өнгөрсөн 10 жилийн засаглалыг авилгачсан 10 жил хэмээн нэрлэлээ. Түүнчлэн эх онд болох хэрэглэгчийн сонгуулийг өгтөж улсын хурлын гишүүдийг бойкотлох зорилгоор хуулийн төсөл өргөн барьсан хэмээн Ахмад гишүүд нь онцолж байна. За ерөнхий сайд Асам Алтуувыг тоногдуулсан шүүхийн шийдвэрийг улс төрийн захиалга гэлээ. Энэ дөрөв эсгсэн авилгалтай тэмцлээ одоо болж үзээрэй гэдгийг ардын намынханд хэлэх хэрэгтэй. Та нар хүнээс солиод тэгээд ард түмний хуураас урчихсан. Үе үеийн дарга нар нь гарч ирээд өмнөх даргаа авилгач байсан. Би одоо чухам авилгалаасаа ингээд инхийн цагаан тагтаа бурхан хавцаа хүн гэж хэлдэг. Дараагийн дарга нь гарч ирээд хэрхэн авилгач байсныг шүүмжилдэг. Би авилгач биш гэдэг ард түмний энд итгэдэг. Одоо 10 дахь жилдээ явж байна. Энэ үлгэрийн далаагаа одоо зогсоох хэрэгтэй. Энэ бол хувь хүмүүсийн асуудал биш болжээ. Энэ бол авилгалзсан систем бүр авилгалжуулсан 10 жил. Авилгалжуулна гэдэг санаатаагаар зохион байгуулалттайгаар энэ системийг угсарч байна. Намын дарга бүлгийн дарга хийх бол түүнчлэн Монгол Ардын намд авилгатай тэмцэх ямар ч зорилго зүтгэл байхгүй гэдэг нь авилгын хэрэгээр шалгагдаж орхон зогтсон Мөнх хот 60 тэрбумын гих хэрэгт нэр холбогдсон сандуу нараар игнээгээ зузаатгаж байгаагаас илэрхий харагдаж байна гэлээ. За түүнчлэн ерөнхий сайд Асан Алтан хуйгийг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгосон нь улс төрийн зорилготой гэж үзэж байна. За мөн улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөлж ерөнхийлөгчийн сонгуулийг өгсөн үйлдэл гэж харж байна. Манай намын бүлэг одоо энийг шалгах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй парламентд. За энийг бол өстой бүр яагаад зүгээр өнгөрөөж болохгүй. Тэгэх юм бол энэ бол ерөөсөө арчилсан нам бол нэр дэвшигчтэй дэвшүүлж чадахгүй ийм байдалд орно. Энэ бол бүр ноцтой байдал. Тэгээ дуртайг сонгож авч шүүхийн шийдвэрээр одоо хордог болно. Тэгээд сонгогчдынх нь бүрэн эрхийг хурааж аваад цэцэд өгөх тухай асуудал ярих гэж байна. Энэ ч гэдэг юу гэсэн үг юм. Би бол энийг ерөнхийлөгч хөргөн барьсан гэж бодохгүй байгаа. Энийг бол шууд эзэн бол зандан шатар. Зандан шатар хатгаж хийлгэсэн ажил гэж бодож байна. Зандан шатар бол ерөнхийлөгчийн сонгуульд одоо орохдоо парламент руу дайрж орох гэж байна. Яг л ардын намд хэлэх юм юу ч байхгүй. Идэ угаанаас өөр юу ч байхгүй. Хулгайнаас өөр юу ч байхгүй. Хагарлаас өөр юу ч байхгүй. Арчилсан намын зүгээс дэд сайдуудын томилгоотой холбоотойгоор засгийн газрыг огцруулах гарын үсийг цуглуулсан. Тэгвэл өчигдөр засгийн газраас холбогдох хуулийн төслийг боловсруулснаа зарласан билээ. За эх 7 хоногт энэхүү хуулийн төсөл болоод засгийн газраас ирүүлсэн албан тайлбарыг бүлгийн хурлаараа хэлэлцсэний дараа засгийн газрыг огцруулах асуудлаа өргөжлүүлэх үгүй юу гэдгээ шийдвэрлэнэ гэлээ. Энэ манын 100 лай гэдэг аян хэрэгжүүлж байна. Энд бас та бүхний идэвхтэй оролцож санд бодлоо